Сайн уу MTV манай гэр тавтай байрлаа манай гэр чишилдээ. Тэгээд дээрээс нь MTV-гээ цуг маань хаагдсан байлээ. Сүүл цуг солиожсэн чинь. Тэгээд би одоо ингэж MTV гэдэг цугийг яриад байгаа шалтгаан нь юу гэхээр намайг баг байхад ингээд MTV-гээ цуг дээр тавингууд ингээд хүмүүс дуучт муучтай ингээд манай гэр тавтай байрлаа гэд гэрээ танилцуулдаг тийм нэвтрүүлэг гардаг гэсэн юм. Тэгээд би тэрийг л дуурайж ингээд идэв. Тэгээд мэдхгүй хүмүүстэй тайлбарласан юм уу тэгээд тэгтээ юу лээ. За тэгээд орохгүй да. Тэгээд та хэдэдээс юугаа танилцуулъя. Өөрийгөө танилцуулъя. Тэгээд би хаал хаачаад ирээд манай яж гараа. MTV тавтай байрал. За энэ одоо яг манай гэр бол биш манайхаа. Манай гэр бол биш. Манай одоо ажил гэх юм уу да. Офис гэхээр бас ийм офис гэж юу яах вэ? Студ гэхээр одоо ийм студ гэж юу яах вэ? Тэгэхээр манай одоо ажил юм уу да. Тэгээд энэ дээрж би одоо өөрийнхөө бичлэгийг хийдэг. Тэгээд дээрэс нь ингээд эдит медитээ хийгээд ганц хоёрын юм жижиг сажиг зураг авалтмаалтаа одоо энд хийдэг тийм одоо манай ажил байгаа даа. За тэгээд энэ ажлыг одоо та бүхэндээ би эхнээс нь танилцуулъя. Тэгээд явж байгаад хамгийн сүүлд өөрийнхөө өрөөрөө ороод өөрийнхөө одоо сетап буюу одоо нөгөө компьютер тэр мэрийгээ танилцуулга байгаа. За тэгээд шинэ он болцоо одоо бүх юм шинээр эхлээд байж гин. Тийм болохоор тэр одоо ингээ шинэ жилийн чимэглэл ингээд бүх юм хിവэрэ ингээд байж гин. За одоо та бүхэнд би өөрийгөө нэгт дэлгэрэнгүй бүр танилцуулъя. Манай хоёрын сав. Рогийн савтай хойно юм залгууртай. Тэгээд тэнд одоо юу залах хэвтэй мэдэхгүй. За тэгээд одоо энэ манай хаалга байна. За энэ манай ийм гоё зураг байна. За энэ зураг маань одоо ийм 3D ийм тугуур ийм зураг байгаа. Тэгээд одоо бүх алдартай анимуудын гол дүрүүдийг ингээд харуулсан. Одоо энэ Goku байна. Энэ одоо Sasuke байна. За тэгээд энд одоо роботтой хэрэгчнээс өндөө мэддэггүй гэдэгтэй. За мэднэ тоглосон юм а залуусаа хөгжилтэй байх гэж хичээсэн юм а. За энд байна шүүгээ байна. За энд одоо ингээ манай ингээ 50-өр байна. За ингээд мэдээч одоо тоглоом сонирхдаг те тоглоомын дэлгүүр ажилладаг хүн гэсэндээ бас ингээд өөрийнхөө судалгаа маягаар тэгээ дээрэс нь өөрийнхөө дуртай тоглоомуудыг энд ингээ авчирч ингээд сүвнэр маягийн ингээд болгоцсон одоо чинь ингээ манай удирдлагатай машинууд байна. За одоо энд ингээд бэлэг байна. Гэхдээ энэ яг үндэ бэлэг бишэлтэй. Ингээ бэлэг юм шиг бооц нэг зүйл байна. За энд ингээд легогийн машин байна. Энэ скотч талтилтэй. За ингээд ингээ манай Freddy's гэ манай те Freddy-гийн дөнгөрөөс нь 5 шүн нэгээд тоглоом байдаг алдартай FNAF те бид нар бол FNAF-ыг яг классик тоглоомоос бусдыг нь бол тоглож исэн. Гэхдээ хамгийн сүүлд ихтэй нөгөө кино минь гараад тэрийг нь үзсэн чинь юу вэ? Хэвээ суг кино байлаа. Хоёр дахь нэг нь бол үзээгүй явж ийн. Эхний ангийг нь явж үзсэн. За энд манай алдар Silly Face байна. Silly Face-ийн pop байна. За энд одоо жишээ нь буу байна. За энэ буугаар яадаг вэ гэхээр мэдээж буудсан шүү дээ. За энэ бууг одоо жишээ нь би одоо за тэр гэрлийг одоо буудаж үзүүлээ. Гэрлийг буудаж үзүүлээ. За хамгийн гол нь ингээ буудчаад энэ бууны хамгийн гоё юм ингээд нүсэлдэг. За нэг юм буу байна. За тэгээ энэ авир ингээ гоё юмуд байна уу? Одоо ингээ өөрийнхөө дуртай одоо манай Jojo гэдэг анимны юм уу вэ те? Тэгээ машин ингээл гоё юмнууд цуглуулсан байна залуусаа. За энэ авир нэг иймэрхүү. За хэдүүлээд ийшиг ингээд тойроод явъя да. За ингээ явхад бол манай буудан байна. Тэгээ энэ буудан дээр ингээ сууж ялна. Яг уу. Тэгээ буудан. За тэгээд ийм ширээ байна. Ikea-гийн ширээ гişнэс. За ийшээ ингээ явна. За энэ юу вэ? Энэ юу вэ гэж сонирхолтой харагдаж магадгүй. Энэ нэр юу юм бол гişнэс. За энэ бол ийм зүгээр ийм дэнлүүн гэрэл гэх юм уу? Гэрэл байгаа. Тэгээ энэ гэрлийг яаж ашиглаж болно? Одоо жишээ нь ширээн дээр ингээд юм тавьж байгаа unbox видео хийлээ гэж бодоход энэ гэрлээ дээрээсээ ингээд тавьж болж байна. Эсвэл өөрийнхөө царайруу тусгаж өөрийгөө гоё харагдуулж болж байна. За ийм шилийн ширээ байна. Шилийн ширээ байна. За тэгэнгүүт энд илүү том гэрэл байна. Энэ том гэрэл бол үнэхээр том. Тэгээ амар хасдаг. За тэгэнгүүт одоо энүүгээр за энэ бишээ. Force юм а. Энд одоо жишээ нь юм хөл байна, камерын хөл байна. Тэгээ нэг нарка найздад зарах гэж байгаа гэсэн. За энэ болохоор миний хөл бас биш ээ. Энэ ягаад ч юм манад нэг юм хөл ороод ирсэн байсан. За тэгээ энүүгээр ингээ уутнууд байна. За ийшээ ингээ явах юм бол ингээд амар том цонхтой, вивтэй. Манай гэр тавтай байрлалаа чинь манай хвшилтэй. Юу жишээ би зүгээр түрээсэлт юм а залуусаа сарын бүр хідэлээ амар үнэтэй. Тэгээд дандаа 3 сараар төлбөр авдаг амар үнэтэй болчихдаг. Тэгээд эндээсээ удахгүй гарчиж магадгүй. Гэтэ зүгээр 2026 он гэхэл зэдүүл алнаа энэ жил. За тэгээ энэ тоос орогч байна. Энэ автомат хүний ажлыг хөнгөвчлөлтөг боловч хизээч ингээ ашиглах хүсэл төрдөг амар сүн. Тэгэхгүй энэ автоос орогч одоо яг гоё юм шиг амар сонир юм шиг те. За тэгээ энэгээр ингээ цоглоос юмуд байна, урцгагч байна. Тэгээд одоо энд камерны хөл байна. Энэ бол миний хөл шүү залуусаа. Энэ бол миний камерны хөл байгаа. Ишгээ ингээ гэрэлний хөл байна. За энд ингээ компьютер сетап ингээ та бүхэндээ сетапа танилцуулцгаая гэж бодлоо яг энэ манай нэг эдитер болох гээд нэг хүүхэд манад одоо ингээд манад ч явах одоо надтай ингээд хамт ажиллах гээд жишээ нь одоо нэг бичлэг хийгээд байж гин. Тэгээд тэрний маань одоо сетап байгаа. Айгуу тансаг юм ашигланаа энэ насаараа минь одоо яадаг чинь чам юм холбоцсон. Энэ ингээд макцаг ашигланаа. Тэгээд би ч яг нөгөө юм ашигладаг. Windows ашигладаг. Одоо сүүлийн хүүхдүүд ч одоо ингээд макцаг ашигладаг болсон юм ба штэ. За одоо ингээд энэ сүнэртэй бас.
шахчихээ яасан шиг. За тэгээ ийм маустай юм байна. За би нэг хүний имийг сайн мэдэхгүй болохоор бас ингээд сайн хийж мэдэхгүй лээ. За тэгээд ийшээ явах юм бол энд ингээд өрүүл байна. Энэ өрүүлийг одоо компьютер залгаад эсвэл PlayStation-д залгаад мэдээч ингээд тоглолдог. Тэгээд бодит машин шиг мэдрэмжийг өгөхгүй л те. Гэхдээ яг хуу тодорхой хэмжээнд өгөн. Тэгээд хаяа тоглоход бол гоё байдаг. Тэгээд нэг хэсэг энэ донцоо. Одоо сүүлийн үед бол нэг тоглохгүй байгаад байгаа. За ийшээгээ явах юм бол манай галтгооны боллоо. Галтгооны боллоо. Хөрөгчин дотор та бүхний хайртай. За тэр яг хаа. За тэгээд ингээд юмнууд байна. Тэгээд одоо энэ галтгооны юмнууд байна. Одоо тийшээ ингээд юмнууд байна. Жишээ нь одоо тэнд алкогол байна. Гэхдээ тэр бол зүгээр надад хин нэг бэлгэлсэн. Одоо ингээд нас яваад хөгшрөөд 30 мөч хүрээд ирэнгүүт ч хүмүүс ингээд бэлэг гингүүтээ дандаа юм алкоголны төрлийн юм өгдөгчт юм байна. Тэгээд тэр авсан юмнуудаа энэ дэр ингээд тавьчихдаг юм. За энэ нөгөө нэг яана энэ баларсан доод хоолны газрын гэх рестораны тавгийг оруулаад ирсэн. Одоо оруулж өгөхгүй боллоо ч одоо ичнээс оруулчихваа. За тэгээ ийм их хүн ингээ юмнууд байна. Тэгээд ганц хоёр нэмэлт бэлтгэл уураг асуух гэдэг юм аа. За ингээ манай пэйж байна. Тэгээ халаан энэ дотор бүх юм халаан. За тэгээд энүүгээр ингээ ганц хоёр бас жижиг сажиг сүмнэр байна. За энүүгээр ном байна. Номнууд байна, тоосон нэртэй. За энэ шидэд мухлаг гэдэг нөгөө бүрийн бэлгэлсэн ном байна. За энэ ингээ дэвтэр байна. Хүний хараа бас тоосон нэртэй. Зя энэ ингээ хомоно дайчин комик вэ, Монголын анхны дайчинтай комик зөөлөөсөө. Тэгж үгүй. За тэгээ ингээ шинэ жилийн ингээ яснаар ингээ манай энэ хүү өрөө маань ингээ тойрчлоо. Одоо хэдүүлээ одоо яг миний бичлэг хийдэг өрөө буюу одоо компьютероор тавьсан өрөө рүү хамтдаа орцгоё гэж үгүй. Одоо бэж би одоо дахиад онгоолгоё. Сайн уу MTV манай гэрт толтой мөрөл ядралт тий. За одоо ингээд манай жинхэнэ байдаг өрөө. За ингээд нар зүв тойрч идөө тий. Нар зүв тойрч. За ингээд манай бүйдэн. Бүйдэн энэ бас аим бүйдэн. Сүүлийн үеийн бүйдэнгууд чи ингээд ор олдгууд нь юм автомат болсон. Өдөрлөгөөрөө ингэж өргөшөө болдог болсон. За зинт намайг даахгүй шүү. Эвдээ хичүүл. Эвдээ хичүүл хэцүү юм да тий. За тэгээ ингээ явангууд ингээ хан дээр ингээ бас төрөний анимны зургуудтай адилхан ингээ товгор 3D анимны зургууд байна. Миний хамгийн дуртай анимууд болох Dragon Ball. Тэгээд Jojo-гийн хачирхалтай адил явдлууд. За тэгээ ингээд явъя да. За тэнгууд энд ингээд 50 байна. За бас IKEA-гаас авсан энэхүү 50 маань бас ингээд бичлэгэн дээр харуулахыг хүссэн те бэкграундн дээр гоё баялаг харагдуулахын тулд одоо энд ингээд юмнуудыг тавьдаг байгаа. Бас цуглуулдаг тоглоом моглоом ч юм уу бас дуртай юм аксессуар юмнуудаа энэ дээр тавьчихдаг. Одоо жишээ нь амын сүлд ийм гоё Buzz Lightyear-ийн тоглоомтой болсон. Тэгээд хажууд нь Zurg буюу Buzz Lightyear-ийн дайсан. Гэхдээ аав нь эдэн штэ те амын сүлд нь ийм хоёрыг авсан байгаа. Тэгээд би та бүхэнд энийг ажиллуулж үзүүлээ. Яг энэ нэг юу юм бэлээ? Яг жигнэсээ буудаж мууддаггүй нисч мистгүүл юм бэлээ. Гэхдээ нэг гоё юм ингээ бие бинийгээ таньдаг зэрэг. Одоо ингээ байж чинь зөө. So, we meet again, Buzz Lightyear, for the last time. You're past all that destroy Buzz Lightyear stuff, right, Zurg? Destroy Buzz Lightyear! Destroy Buzz Lightyear! Destroy Buzz Lightyear. Хоорондоо ингээд харилцан ярьдаг. Тэр нь амар гоё юм бэлээ. Тэгээд одоо бааз нь юмэрэг эхэлчингүүдийн зарг нь юмэрэг эхлэхгүй бааз нь хариулаад идэг. Энэ намын гоё юм л энэ тоглоомны. Ингээд яг далавч малавч нэгээ сөхөгдөн тэгээд гар нь ингэн. Яг би заргийн бууддсан болов гэж бодоод айгуу сонирхоод авсан байхгүй. Тэгсэн чинь зарг нь ингээд зүгээр ингэдэг. Энэ нь зүгээр ирээдэг. Гэхдээ одоо энэ бууддаг байлаа гэд яах вэ те. Зүгээр ингээ байж их нүрээ амар гоё байгаа байхгүй. Ялчгүй Toy Story гоё те. За ингээ хонь байна. За ингээ жижиг сажиг манай тоглоомын дүр дээр ингээ үе зардаг тоглоомод байна. За энэ нөгөө нэг алдартай GT 86 гинэ. Одоо энэ 3 машин байдаг шүү дээ. Энэ 3 ялныг нь байдаг. Энэ дотор байна уу? Байна. За ингээ GT 86 ингээд байж байна. Тэгээ би ч одоо нэг байг тоглоод байх биш ингээд сүмнэр маягаар ингээд ашиглацдаг юм да. За тэгээ ингээд манай pop байна, жижиг машинууд байна. Манай Grimm's Chest одоо дэлгүүрийн өдөртлөгтэй машин, дрифт машин, нэрэмжит машин маань байна. За тэгээ ингээд юмнууд байна. За одоо ийшлээ. Нааш иш за ингээд гэрэл бас ингээд гэрэл. Ерөндөө бичлэг хийнэ гэдэг чинь гэрлээ гоё зохицуулахгүй бол муухай харагддаг. Тийм болохоор гоё зохицуулахгүй үздэг юм аа. Манай принтер байна. Амар принтер. Гэтэ шал удаан принтэлдэг. Гэтэ яг угаас хамгийн хямдхны нас. За манай каск байна. Амнаас хамгаалагч каск байна. За ингээ хөшиг байна. Энэ хөшгөө ингээд би өөрөө ингээ хэмжиж байгаа дэнд ингээ хийлгэсэн байхгүй. Тэгсэн чинь энэ нь ингээд хэмжээг нь буруу аваад тэгээ ингээ дутцсан зөө. Одоо энэ ингээ хаангут ингээд амар тэнэг доогуур ингээ гэрэл орж ирээд нэг амиа оролцсон хүн шиг харагдаад байдаг. Би ягаад ч юм тэгж хараад. Тэгтээ яг энэ хөшгөндөө жоохон сэтгэл хангалуун байдаггүй л те. За тэгээд ингээд
бас юм цонхтой. Тийшээ ингээд харагдаж байна. За ингээд өшиг байна. За ингээд компьютер. За ингээд компьютер та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулъя. За ер нь бол ингэсэн хамгийн сүүлд 2024 онд өөрийнхөө стапыг танилцуулж байгаа юм бичлэг хийсэн. Одоо уг нь энэ бичлэг маань уламжлал болгоод одоо бараг 6-7 жил явж байна уу? Бараг 7-8 жил явж байна уу? Жил болгон хийдэг. Хамгийн сүүлд 24 онд хийчээд 25 онд хийх гэсэн чинь 25 онд харамсалтай нь ерөөсөө миний сетап өнгөрсөн жилээс буюу 2024 оноос нэг тийм өөрчлөгдсөн юм байхгүй гэсэн юм. Тэгэхээр за хоёрын хооронд нэг адилхан адилхан бичлэг хийчих болчих юм шиг санагдаад дараа жил хийгээд тэгээд одоо дараа жил нь буюу 2026 он болцсон. Тэгээд явж байна. Яг өөрчлөгдсөн юм гэх юм бол өнгөрсөн жилийн утга юм бол юм тустай юм ажилтай болсон. Гэхдээ манай компьютер хэсэг манаас тийм ч амар өөрчлөгдөөгүй залуусаа. За сандалны хувьд гэх юм бол хിവэрэл байгаа хамгийн сүүлд энэ сандал бэлүү яалаа. Энэ нөгөө дотор нь юм Акацукигийн сандалхгүй тэгээд энэ нөгөө арьс зардаг скин зардаг гэх юм уу. Сандал нь бүртэл скин гарч айдаг залуусаа. Гокугийн скин аваад хийцэн тийм бага сандал байгаа. За тэгээд ингээд компьютер танилцуулахад мэдээж ширээ маань дээшээ дэшөө болно. Гэхдээ нэг залгаагүй одохондоо компьютер бишээ тогонд. За тэгээд микрофон маань бол хിവэрээ. Хамгийн сүүлд одоо яг дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол та хэд бараг өмнөх бичлэг буюу одоо Gremix Setup 2024 гээд видеог үзчихэд бараг болно доо. За энэ манай чихвч байна. За энэ болохоор энэ чихвчийг би компьютерт ашигладаг. Ерөөсөө гадуур нөгөө бэлтгэл хийх ч юм уу, эсвэл онгоцсон суух ч юм уу, эсвэл ингээд хөдөө явах ч юм уу, тиймэрхүү үед ашигладаг. За компьютерийн үед бол мэдээж энэ чихвчийг олон жил ашиглаж байна. За дэлгэц гэх юм бол энэ дэлгэц бараг сүлд байлуу байгаагүй л бас нөгөө сүл байснуудын андуураад иж магадгүй. HyperX-ийн ийм дэлгэц байгаад байгаа хэдэн гэрц л байж. 165 гэрцийн ийм дэлгэц байгаа. За үндсэн дэлгэц маань болохоор энэ нэг Asus-ийн юу лээ? Хэдэн гэрц үлээ? 400 гэрц биш үү лээ? 480 гэрц юм байна. 480 гэрцийн ийм дэлгэцтэй болсон. За тэгээд энэ stream deck хിവэрээ, энэ гэрэл маань хിവэрээ, энэ speaker маань хിവэрээ, маус өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ super light гэдэг хүн болгоны мэддэг энэ маусыг ашиглаж байгаа. Тийм. Хамгийн хөнгөн маус гэж тооцогддог байсан. Одоо хിവэрээ юм мэдгүй. Явж байсан энэ маусыг би айгүй олон жил гэжтэй. Ерөн сүүлийн үед айгүй ашиглаж байгаа. За энд бас манай нэг дуртай анимны фигур маань буюу одоо JoJo эмхтэй JoJo-гийн фигур байна. Ажуудны юм зураг байна. Энэ дугуйн камер маань байдаг. Тэгээд хамгийн сүүлд нөгөө 24 оныхоо видеог түрүүн хальт үзсэн чинь FX3 гэдэг бүр амар нөгөө кино хийдэг камертай байсан. Тэгээд тэр маань арай хатсан санагдаад харин тухайн үед бичлэгээ хийснийхаа дараа зараад тэгээд яг одоо энд одоо намайг авж байгаа камер буюу Sony-гийн A7C2 гэдэг камерыг ашиглаж байгаа. Тэгээд уг нь энд байдгийн тэгээд одоо бичлэгээ хийх авцсан байна. За компьютер процессор маань тодорхой нь бол хിവэрээ заяа. Тодорхой нь хамгийн сүүлд нөгөө бичлэгээ үзсэн чинь ингээд айвгүй тийм гаднаа дэлгэцтэй нэг сүртэй юм цагаан магаан тийм сетаптай болсон байсан шүү дээ. Тэгээ байжсэн чинь манай компьютер жоо халж малаад. Тэгсэн чинь тухайн кейс маань болохоор агарын урсгал жоохон муутай гэх юм уу. Тэгээ ийм өндөр үзүүлэлттэй компьютер зориулагдаагүй тийм кейс байж таарад жоо халалт үсээд тэнгуут нь за нэг мөсөн одоо өндөр үзүүлэлттэй компьютертэй болцсон юм чинь том кейс хийгээд тухайн үедээ яг тэр бичлэгийн дараахан баха энэ том кейсийг аваад тэгээ хийжсэн. Тэгээд ганц хоёр юм солих шаардлагатай болоод одоо жишээ нь спүүний сенс байдаг шүү дээ. Тэр сенсийг нь одоо энгийн болгосон, таг энгийн болгосон. Одоо ер нь нөгөө нэг тийм гэлцэл юм сонирхдаг байсан бол одоо нэг тийм гэлцэл юм сонирхохоо байсан. Тэгэл болон үзүүлэлт нь сайн байх тал тэгээ болчдөг тийм процессортэй болсон байгаа. Ингээд харах юм бол зүгээр гэрэл настдаг тийм сенс байна. Тэгээд RAM-ных нь сенс нь гэрэл нь бол астдаг. Тэгээд энэ RAM нь бол яг хിവэрээ. Тэгэл ер нь доторх юмнууд нь бол хിവэрээ дээ. Тэгээд кейс нь ингээд гаднах нь өөрчлөгдсөн гэсэн үг дээ. За компьютерийн хэсэг нэг иймэрхүү. Keyboard яг манай нөх хуучин keyboard маань байгаа. Гэтэ би одоохондоо зүгээр энэ Office Logitech-ийн Office-ийн keyboard шилж байгаа шалтгаан юу гэхээр энэ дуу гардггүй. Тэгвэл нөгөө тоглож байгаа үед ингээд жоохон дуу гарах гээд харна. Түр зүр тэрийг нөгөө гэртээ аваачсан. Тэгээ оронд нь энийг аваачсан аахгүй. Тийм л байна. За тэгээд ингээ энэ авийн хан ман дээр бол юм байхгүй. Энд зурагт байна. Дээрээс нь юм гоё PlayStation тоглоно хаяа. Тэгээд би гоё PlayStation-ыг хасааж үзүүлье. За энэ хасаагаагүй наа. Хөлөөрөө асан шүү дээ. Юу гэж тэрийг нь шууд гараараа даашаа бүгдийг үү. За тэгээд PlayStation хасааж үзүүлээ. Манай гацар ассан. Аван гарчаад байхад гацар нь байж идэг залхуу байгаа. Тэгээд одоо хораах гал үзэл. Одоо энэ бичлэгээ хийчихэд ер нь хураа идэв. Гүн аяа гоё. За тэгээд PlayStation-ы та бүхэнд хэлцүүлж хийжтэй. Одоо ийм яг л байдаг. Энэ миний яг нөгөө Spider-Man-ы гар. За PlayStation дээр тоглоомнуудаа танилцуулъя. Амар гоё. Айлд ирсэн хүүхч ихтэй нэг гэртээжингод хүүхд мөх тэрэнгүүд ингээд танилцуулдаг штэ. Ямар тоглоом байгаа ингээд жоох бах тэгдэгсэн. За Tokyo 26, тэгээд FC 26, Milky Ninja, хуучны Ghost of Yoti хамгийн сүүлд энийг тоглосон. За тэгээ Formula 1-ийн тоглоомыг туршидсан. Top Spin, Tennis газрын теннисийн тоглоом бас гоё юм лээ. Forza Horizon
зурагдааны машинтай Assassin's Creed ийм тоглоом байна. Street Fighter байна. Gran Turismo байна. Түрүүний нөгөө өрүүлсэн шүү дээ. Тэрийгээ залгаж байгаа Gran Turismo болгочихсон. Тасархаа штэ гэж байна. За би та нарт Ghost of Yatag оруулж хагаад хамгийн амар юугаа үзүүлээ зөө. Чадвараа үзүүлээ. За ер нь ямар хамаагүй юм хийгээд байна. Юу яж байгаа? Энэ ингээд манай гацуур байна. Тэгээ энийг авчингууд угаасаа ингээд зайвуулт чинь. Тэгвэл энэ шүүгэн дотор миний одоо бичиг баримтны юмнууд ч юм уу эсвэл одоо энэ микрофон ч юм уу, камерны дагалдах хэрэгсэл ч юм уу, тиймэрхүү чухал юмнуудаа энэ дотор ингээд хийцэн байдаг. Тэгээд доор нь бас цүнх мөнх хийцэн, камерны холбоотой юмнууд байгаа. Тэгээд тэрүүгээрээс ганц хоёр юм тийшээ тавьсан. За энд бол миний одоо насаараа мөрөөдсөн одоо хүүхд байхад ингээд тийм гоё нууц өрөөтэй байхыг хүсдэг байсан шүү дээ. Оронгууд ингээд гулгуураар голгаал тэгэл ингээд нэг тийм порлоноор унаал тэгэл ингээд аяа гоё хүүхдийн тоглоом хэлбэл балбатай тийм өрөө хүсдэг байсан шүү дээ. Хүүхд болгон тийм хүсдэг байсан баг. Яг тийм өрөө байгаад байгаа. Одоо юу гэхээр би насаараа за энийг бас үзүүлэхээр хүмүүс бас атаархаж матархаад цагаан илам хөрхийдээ. Насаараа ийм 0-той болохыг хүсдэг байлаа. За ингээд 0-ой танилцуулъя та бүхэнд. За яг үндэ ингийн л 0 юм л та. Хамгийн сүүлд хэн орсон юм бэ? Тэгж. За ийм 0 өрөө. Тэгээд ер нь хувийн 0 өрөөтэй нэг ч гоё шүү дээ. Амьдралд гиснээс манай тоглоом нь орчиж. Нэгэр ийм гайхалтай тоглоом. Нэгэр. Гэтэ энийг барахгүй байдаг. Энийг ялах юм бол би уг нь ачивмент авах хэрэгтэй байхгүй. За ингээд 26 оны байдлаар ямар ч гэсэн нэг иймэрхүү байна. Иргэжил тэгээ илүү гоё старттэй өөрийн гэсэн бүр гоё байр мэртэй ч юм уу тийм гоё юмд орсон байх гэсэн үлдээдээ сайхан өрөөлийг дэвшүүлээд тэгээ та бүхэндээ бас энэ бичлэгийг энэ хүртэл үзсэндээ баярлалаа гэж хэлээд энэ дүргээр бичлэгээ дуусгая. Амар төвтрүүлэг дуусгаж байгаа хэрэгтэй. За тэгээд таалагдсан бол лайк дараад дараагийн видео дээр уулзъя. Бай. Баяртай MTV. Гараад явах юм биш. Илүү гараач. За бүр гарах та. Бүр гараа. За баяртай MTV дараа жил дахин уулзцгаая. Баяртай.